Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд номын маань ялт өнөөдөр болж байна. Та тэгээд энийг хянан тохиолдуулсан урлаг судлаачийн хувьд ач холбогдлыг хэр үнэлж байгаа вэ? Ер нь бол одоо Монгол улс бол эртний түүхтэй улс. Эртний түүхийнхээ зэрэгцээ эртний их урлаг соёлын их баялаг өв уламжлалыг бүтээсэн ард. Тэгээ хамгийн гол нь энэ номын ач холбогдол нь ганцхан түүхийн талаасаач биш, энэ урлаг соёлын талаасаач биш. Энэ оюун санааны маш их таны мэдхгүй ач холбогдолтой юм. Яг үхээр энэ манай өвгдөөс ийм их гайхалтай өв дурсгалыг бүтээсэн юм байна. Тэгээ тэр нь одоо Монгол нутагт байхгүй ч гэсэн одоо тэр алс баруун хязгаарын одоо Иран гүрэнд одоо ингээ хадгалагдаад байд юм байна. Иран гүрэнд одоо тэр байсан одоо ил хаадын улсыг одоо иранчууд ч гэсэн өөрсдийнхөө одоо тэр улсын одоо нэг гэж үзэж энэ хүн төрлөختний их түүхэнд оруулсан оюун санаанд оруулсан их өв баялагийг одоо нандинаж хадгалж хамгаалж байд юм байна. Бид нэр бол одоо энэ эзэнт хөрмөгсөн ер нь одоо гадаад байдгийн болов үгүй юм болов гэж хүмүүс бодож магадгүй юм. Тэгэхээр энэ өв дурсгал. Тэгэхэд бол энийг одоо биднээс чилүү нандинж хайрлаж байгаа нь энэ гайхалтай. Тэрний хадгалж байгааг энэ манай ард түмэнд одоо энэ бүтээл ном бол дэлгэн харуулж байгаагаар бас ач холбогдолтой. Тэгээд цаашдаа энэ бүтээл бол ганцхан мэрэгжлийн одоо уран бүтээлчдийн хүрээнд биш. Одоо Монгол судлаачид одоо тэгээд энэ Монголынхаа өв судлалыг одоо урлагийн дурсгалыг бахархаж судалдаг, энээс суралцаж одоо хийж бүтээх энэ хүүхэд залуучуудад ирээдүйн хойчууд маш их хэрэгтэй юм аа. Тэгээд ер нь бол ганц ваар гихтэл ерөөсөн судалгааны маш их хүн цэнтэй. Тэгэхэд одоо энэ номонд бол 250 гаруй одоо тийм бүтээлүүд орсон байна. Тийм тэгээд хамгийн гол нь энэ номыг одоо манай тасам төрийн бас байгууллагын англиас монгол хэл рүү орчуулсан байсан. Тэгээд ер нь намайг мэрэгжлийн талаас нь бас мэрэгжлийн хэллэг гэж бас байна. Энийн дээр та нэг үзэж хянаг тохиолдуулаач гэсэн. Тэгээд би бас энэ өөрөө уран баримлч юм болохоор энэ шавар одоо энэ технологи керамикийн одоо энэ хэллэг одоо энэний зохиомж төрсөн шийдлийг бол бас материалын талыг бас мэднэ л дээ. Тэгээд энэнийхээ үг хэлхийг бас ингэж оруулж өгөхгүй бол бас хэтэрхий хуурай бас наалтцгүй байсан тал бий. Тэгээ энийг бол одоо би бас өөрийнхөө хэр чадлаар бас монгол хэлэн дээр монголчууд ялангуяа судлаачид ойлгомжтой болгож ингэж хян тохиолдуулсан та найруулсан та. Тэгээд манай цэрэн санчир нар бол одоо энэ номыг бол үнэхээр сэтгэл гаргаж ингэж сайхан монголчуудаа өргөн барьж байгаа нэг том буян юм аа. Та бол Чингис хааны өв соёлгээ сайхан үзээтэй. Тэгээд тэгэхээр тэр утгаараа бас түүхийн дурсгалуудад ач холбогдол өгдөг нэгэн магадгүй энэ номыг үзэж яхад унш одоо судлалын редакторлж яхад таны анхаарлыг татсан сонирхолтой ямар ол дурууд байсан бол? За ер нь бол яг би уран баримлчийн хувьд бас энэ шавар гэдэг бол өөрөөсөө энэ уран баримлалын одоо шорон орд байхгүй юу? Ховор шорон орд. Энэ шорон ордыг одоо тэгж усанд найруулад одоо ингээд шавар варыг одоо хийх. Тэгтээ энэ бол маш их нарийн технологид байдаг л да. Бас энэ чинь бас нягтруулна, бас задлна, уруулуудын бүгдийн задлж одоо ингэж барбан эргүүлгэнд оруулж байж одоо ингэж чулуугүй одоо болгож байж ингэж хийдэг технологийн бас явцад байл те. Тэгээ энэ шавраар хийсэн энэ вар сав тавгнууд тэгээ тэрнийг одоо пааландаад тэгээд одоо энэ зурсан энэ зураг тэгээд тэр уран бичлэг энэ ганцхан номын миниатюр зураг гэдгээс гадна энэ шаазан дараа ингээд зураг зурсан байна гэдэг бол бас гайхалтай. Одоо манайхан бол зургийг досон будгаар зурж байна гэдэг. Монгол зургаар бол одоо гөрөнд тавиад шорон будгаар зурдаг штеп. Монгол зурагтай их холбоотой байхгүй юу? Энэ шаазан дараа зурсан зургууд энэ перси миниатюр чинь Монгол зургийн нэг салбар бас нэг салаан энд ил хаадын монголчуудын урлагт үлдсэн байгаа юм. Тэгээд дээр нь бас энэ зооснууд байгаа юм. Зоос нь бол одоо харахад одоо бид нэ худалдаа хийгээд ингээл хүнд солилцол явдаг одоо үнэт материал боловч энэ уран баримлын дурсгал байхгүй юу? Энэ яхаар цэсээр мөнгөн дөр одоо дэлдэж хийсэн тусгай одоо хив гаргаад дэлдээд ингээд зогсон байна. Тэгтэл бас хүрлээр хийсэн зотгсон бас зооснууд байна. За эднэрийн дээр их одоо бичлэг тэр дүрсүүд бол үнэхээр гайхалтай. Энэ утга бэлэгдэлтэй. Энэ Монгол хаад гэдэг бол бас хүний нутагт хаан сууж байсан ч гэсэн Монгол бэлэгдэл утга учраа гайхалтай хүн шингээж үлдээсэн. Одоо энэ 700 гаруй жилийн дараа 800 жилийн дараа харагдаж штеп. Бэлэгдэлт юу гэж өгүүлж юуг багтаасан байна? Манай тэр хаадын зоосонд манайхан яг орсуудын бичлэгийг дагаад газан хаан гэж ярьдیں۔ Ил хаадын бас нэг хүчрэх хаан Арисидадын судрын шуулганыг бичүүлсэн хүн л дээ. Тэгсэн чинь тэр хүнийг хасаан гэж утсан баг.
Тэгэхээр эн чинь хас гэдэг Төмөн насан хэний нэг төрс биш үү? Хас гэдэг хас бэлэгдэлтэй хүртэл холбоотой нэр нь явж шүү дээ. Тэгэл хасаан дэлдүүлв гээл ингээл дэлдүүлв гэдэг одоо дэлдэх гэдэг үгийг одоо манайхан мартчихжээ шүү дээ. Одоо хот газрын хүүхдүүд мэдэхгүй. Тэгвэл дэлдэх гэдэг чинь цохиг одоо ингэж түшин дээр одоо алхаар ингэж зохиж дэлдэж ингэж хийхийг зохихыг дэлдэх гэж байгаа. Тэр нь яг мөнгөн юг тусгай ган сэлсэн одоо тийм мөнгөний тусгай тийм хэвэнд барьжгаал төс гэж зохиол нэг зохиол гаргадаг тийм дэлдэж гаргадаг зоос. Тэгээ энэ зоос бол саяхан болтол одоо энэ төвдүүд Гимлайн орчны улс дунд Азаар хүртэл одоо энэ дэлдэх мөнгийг дэлдэж зохиж байсан. Тэгээд мөнгийг дэлдүүлсэн мөнгийг худалдаанд хэрэглэж байсан зан үйл саяхан хүртэл байсан шүү. Тийм. Яг нь миний цогдуулганд бол бас энэ Хасаа хаан, энэ Алтан ордны Жанибек хааны бас нэг хэдэн дэлдүүлсэн зоос мөн Юан гүрний үеийн хэдэн ховор зооснууд бий л дээ. За яг нь ер нь бол дээр үеийн ваарнууд байдаг. Энэ Юан улс хятадд бүтээж байсан. Гэхдээ энэ Персийн одоо энэ ваар шаазан шиг ийм зураг тавил байдаг л дээ. Ховор